Хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлдэг бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газраас шинэ хяналт тогтоож эхэлжээ. 2020 он гэхэд нийгмийн үнэлгээний системийг бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Уг систем нийгмийн сүлжээн дэх байр сууриар нь иргэдийг ангилах бөгөөд 2014 онд анх Social Credit System буюу нийгмийн үнэлгээний системийг танилцуулж байсан аж. Харин одоогийн байдлаар эхний ээлжинд хэдэн сая хүнийг уг системд хамруулад байгаа юм. Нийгмийн үнэлгээний системийн аргачлал нь одоогоор олонд нээлттэй болоогүй байгаа ч замын хөдөлгөөнд ёс зүйгүй оролцох, тамхи татахыг хориглосон цэгт тамхи татах, мөн нийгмийн сүлжээ интернет орчинд фейк ньюс тараагчдын оноог бууруулах, зэрэглэл доошлуулах зэргээр арга хэмжээ авч байгаа юм. Хим хэмжээг зөрчсөн иргэдийг эхнээс нь галт тэрэг, онгоцоор зорчиж аялах эрхийг нь хязгаарлаж эхэлжээ. 9 сая иргэн бага оноотой улмаас дотоодын нислэгийн тез худалдан авч чадахгүйд хүрсэн байна. Мөн бизнес зэрэглийн онгоцны тезэнд ч хамааралтай бөгөөд систем хэрэгжиж эхэлснээс хойш 3 сая орчим иргэн тез худалдан авч чадаагүй аж. Олон цагаар видео тоглоом тоглох, үр ашиггүй бараанд мөнгө өрөх, мөн ийм бараануудыг сошиал медиад нийтлэх зэрэг үйлдэл гаргасан бол эрхийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авахар болжээ. Мөн террорист талдлагатай холбоотой фейк ньюс тараасан иргэдэд арга хэмжээ авах зохицуулалттай аж. Өнгөрсөн жил Хятад улсын 17 иргэн цэргийн алба хаахаас татгалцсан гэдэг шалтгаанаар ахлах сургуульд элсэх, мөн боловсролын зэрэгээ дээшлүүлэн суралцах эрхээ хасуулсан тухай Beijing News мэдээлсэн байна. Мөн менежментийн үүрэг гүйцэтгэх ажлаас иргэдийг чөлөөлөх, уг албан тушаал томилогдох эрхийг нь хязгаарлах зохицуулалттай юм. Хууль бус аргаар мөнгө олох, залилан хийх хэрэгтэй холбогдсон хүмүүсийн үнэлгээг мөн бууруулахаар тогтжээ. 2016 оны засгийн газраас хийсэн мэдээлэлд хим хэмжээ зөрчсөн хар жагсаалтад орсон хүмүүсийн нэрсийг шинэ ажилтнтай гэрээ хийхийн өмнө дахин нэг шалгаж байхыг компаниудад зөвлөжээ. Хэрвээ энэ жагсаалтад хүмүүс багтсан тохиолдолд шүүхээс сануулах хуудас ирэх ба 10 өдрийн дотор давж заалдах хэрэгтэй байдаг байна. Харин сайн оноотой хүмүүст урамшуул олгох нь системд багтсан ба цахилгааны төлбөрөөс хөнгөлөх бага хүүтэй зээл банкнаас авах боломжтой ажээ. Уг систем хэрэгжиж эхэлснээр зарим өөрчлөлтүүд анзаарагдаж эхэлсэн ба явган хүний гарцын өмнө жолооч нар зогсож зам тавьж өгөх гэх мэтээр хүмүүсийн үйл хөдлөл илүү дээрцсэн хэмээн 32 настай иргэн Чен хэлжээ. Учир нь гарцны өмнө зогсоогүй бол үнэлгээний оноо нь буурах аж.